Богцсон дүрсүүдийг ашиглан сумаар заасан дүрсүүдийг хэрхэн эвлүүлэх вэ? Яаж эвлүүлснээ зурж өнгө ялган будаарай. За будахдаа эхлээд дүрсийг маш сайн ажиглаж харна. Хэрхэн яаж эвлүүлэхийг бодоорой. Яаж эвлүүлснээ зурна. Зурсны дараа өнгөөр ялган будна. За эхний энэ дүрсийг багшинд зурж үзүүлээ. Багшигаа дагаад хийгээрэй. 3 дүрс өгөгдсөн учраас 3 хуваагаад зурчихлаа. Дүрс болгон ямар хэмжээтэй байна хүүхдүүдээ? Ижилхэн хэмжээтэй байна. Ижилхэн хэмжээтэй тул өнгөний дараа л хамаарахгүй будна. Будахдаа нэг дүрсэнд нэг өнгө 2 давцаж орохгүй шүү. За яг энэ дарааллаар бусад дүрсүүдийг бас зураад будаарай. Будсныгаа багштайгаа тааруулъя. За будсан дүрсээ багштайгаа тааруулъя. Багш нь будахдаа улаан, шар, цэнхэр гэсэн дараалалаар будсан. Өнгөний дараал хамаарахгүй гэсэн учраас улаан өнгө нь хаанаач орж болно. Цэнхэр өнгө нь хаанаач орж болно. Шар өнгө нь хаач орж болно гэсэн үг. Тэгэхээр нэг дүрсэнд 2 өнгө тагцаагүй л бол та нарын зөв шүү хүүхдүүдээ. Зөв хийсэн хүүхдүүдтэй баяр хүргэе. Дараагийн дасгалыг ажиллая. Өгөгдсөн дүрсүүдийг ашиглан сумаар заасан дүрсүүдийг хэрхэн эвлүүлэх вэ? Яаж эвлүүлснээ зурж өнгө ялган будаарай. За эхний А дахь дасгалтай адилхан. Гэхдээ юугаараа өөр байна хүүхдүүдэд ажиглаад хараарай. Эхний дасгал дээр өгөгдсөн дүрсүүд нь нэг дүрсээр 3 өөр өнгө өгөгдсөн байсан бол одоо 3 дүрс нийлээд нэг өнгөөр өгөгдсөн байгааг харж байгаа байх. За өгөгдсөн өнгө нь улаан, шар. 2 өнгө нь харин хэмжээ нь яг адилхан. За хэмжээний ижил тул аль ч өнгө нь ханаач байрлаж болно. Жишээ болгоод эхний дүрсийг багш нь зурж үзүүлье. За хуваагаад зурлаа. Дүрс болгон 6 хуваагдах нь. Учир нь улаан өнгийн дүрс 3, шар өнгийн дүрс 3 байна. Одоо тэгвэл өнгөөр ялган будаж үз. За будчихлаа. Багш нь дээдлийн 3 дүрсийн улаанаар, доотлын 3 дүрсийн шараар будчихлаа. Харин дээдлэлт нь шар, доотлолт нь улаан байж болно шүү хүүхдүүдээ. Энэ мэдчлэн дараах дүрсүүдийг зураад эвлүүлээд будаарай хүүхдүүдээ. Будсныгаа багштайгаа тааруулъя. Өгөгдсөн дүрсүүдийн өнгө өөр боловч хэмжээний ижил тул аль ч өнгө нь ханаач байлаж болно гэж хэлсэн учраас багшихаасаа өнгө нь өөр байж болно шүү хүүхдүүдээ. Жишээ нь багш нь эхний дүрс дээр нь улаан, доор нь шар байлуулсан бол та нарыг дээр нь шар, доор нь улаан байж болно гэсэн үг. Ингээд зөв хийсэн хүүхдүүдтэй баяр хүргэе. Дасгал номер 2. Дүрлжин доторх дүрсүүдийг гүйцэн хүссэн зургаа зохиомжлон зураарай. За ажиглаад хараарай хүүхдүүдээ. Нийт 9 дүрс өгөгдсөн байна. Жишээ нь зүүн дээд болон байгаа энэхүү дүрсийг ажиглан харвал юу болохоор байна вэ хүүхдүүдээ? Ярилцаарай. Багшийн хувьд байшин болгож болохоор харагдаж байна. За тэгвэл багш нь жишээ болгон баруун доод буланд байгаа дүрсийг гүйцэн зохиомжлон зурсан зураг харуулъя. Багшигаа зурсан зурагнаас санаа баяжуулан зурж болно. Багш нь сонгож авсан дүрсээ гүйцэн зураа зохиомжлон гол зурсан байна. Мөн нэмэлтээр баяжуулан юу зурсан байна вэ хүүхдүүдээ? Нэрлээрэй. Зүйтэй цэцэг байна. Уул, үүл, нар, өвс зурсан байна. За багшийн зохиомжлон зурсан зурагнаас санаа аван бусад дүрсүүдээ мөн зохиомжлон зураарай.
Дасгал номер 3. 4-5 шуг дайрч байхаар квадрат дүрс зураарай. Квадрат дүрс гэж юу юм болоо хүүхдүүдээ ангийн найзуудтайгаа ярилцаарай. Квадрат дүрс гэдэг нь бүх талууд нь тэнцүү дөрвөн өнцгтийг хэлнэ. Өгөгдсөн хоёр дүрсийг ажиглаарай. Мөн багшийнхаа хэлсэн квадрат дүрсний тодорхойлтыг санаарай. Бүх талууд нь тэнцүү гэсэн үү? Эсрэг талууд нь тэнцүү байдаг гэж хэлсэн үү хүүхдүүдээ? Квадрат дүрс нь бүх талууд нь тэнцүү дөрвөн өнцгтийг хэлнэ гэсэн. Тэгэхээр хар дүрс нь байна уу? Сэнхэр дүрс нь байна уу? Зүйтэй. Мэдээж хар дүрс нь байна шүү дээ. Дөрвөн тал нь дөрвөлээ 20 см гээд тэнцүү өгөгдсөн байна. За одоо бүгдээрээ 4-5 шугаа дайруулан квадрат дүрсээ зуръя. Зураад багшийнхтайгаа тааруулаарай. Өөрсдийгөө болон найзуудтайгаа шалгаарай. За багш нь улаан өнгөөр зурсан байна. Багшийнхтайгаа таарч байгаа хүүхдүүдтэй баяр хүргэе. Дасгал номер 4. Бяцхан мангасыг гүйцэн зураарай. Ямар байдаг гэж чи бодож байна вэ? Өгөгдсөн зүйл нь мангасын хөл өгөгдсөн байна. Тэгвэл хүүхдүүдэд та бүхэн Google-ийн кино, үлгэрийн номноос ямар мангас харж ирсэнаа эргэн санаад төгсөөлөн бодоорой. Мангас болгон өөрсдийн гэсэн өнгө төрхтэй, хэлбэр дүрстэй байдаг. Тэгвэл өөрсдийн төсөөлөлд орж ирсэн мангасаа гүйцэн зураарай. За багшийн хувьд мангасыг ангиж зураад будсан байна. За хүүхдүүдээ та нар бас ангидаа зураад хамгийн гой зурсан найзыгаа шалгаруулад урамшуулаарай. Дасгал номер 5. Зургийг ажиглаад богино хэмжээний үлгэр зохиож яриарай. Зурагт юу өгөгдсөн байна вэ хүүхдүүдээ нэрлээрэй. Нар, мод, үнэ вэ? Хэдэн алга үнэ байна вэ? 2 алга үнэ вэ? Үлгэрийн эхлэл хэсгийг өгсөн байна. Үлгэр эхлэхдээ эрт урдын цагт 2 алга үнэтэй нэгэн гэж цааш үргэлжлүүлж зохиох нэ. За үлгэрээ зохиож дууссаны дараа үлгэрийн гарчиг өгнө. Мөн найзуудтай, багштай зохиосон үлгэрээ ярьж өгч танилцуулна шүү. За одоо зохиож эхлээрэй хүүхдүүдээ. За зохиогод дундаа орж байгаа байх. Тэгвэл багш нь зохиочихлоо. Өөрийнхөө зохиосон үлгэрийг та бүхэндээ ярьж өгье. Багшаасаа санаа аваад өөрсдөө үлгэрийг бас баяжуулж болно шүү. Сайлчин охин. Нэгэн сайлчин охин байжээ. Эрт урдын цагт 2 алга үнэтэй нэгэн сайлчин охин байжээ. Тэрээр эмээтэйгээ жижиг тосгонд амьдардаг. Сайлчин охин 2 алга үнэгээ саан аж төрдөг. Өдөр бүр үнэгээ саасан сүгээ толгой дээрээ тавьж сэргэлдээ хот руу борлуулахаар явдаг. Оройн гэртээ ирдэг байв. 2 үнэнээс сүү их гардаг учраас сайлчин охин 2 алга үнэндээ их хайртай. Сайлчин охин мөн алюминий модтой болох мөрөөдөлтэй. Мөрөөдлөө эмээдээ ярин алюминий мод тарив.
Өдөр бүр сайлчин охин нэгэн хэвээ амьдралаараа амьдарч үнээгээ саасан сүхээ зэрэгэлдээ хот руугаа борлуулна. Ингэж явсаар алюминий модоо анзаарах сөхөөгүй байв. Нэг л өглөө унтаас ирэхэд тарьсан мод нь өндрөөс өндөрт ургасан байгааг хараад сайлчин охин маш их баярлаж мөрөөдлөө ингэж билүүсэн түүхтэй. За багшийнхаа зохиосон үлгэрээс санаа аваад баяжуулан үлгэрээ цааш зохиогоод найзуудаа, багштаа, гэр бүлийнхэндээ ярьж өгөөрэй. Давтгал номер 6. Ижил өнгийн тоосгууд бие биетэйгээ шүргэлзээгүй байхаар 3 өнгөөр дуудаарай. Хэдэн тоосог өгөгдсөн байна вэ хүүхдүүдээ? Багштайгаа хамт тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Нийт 8 тоосог өгөгдсөн байна. Ижил өнгийн тоосгууд бие биетэйгээ шүргэлцэхгүйгээр хэрхэн будах вэ? За шүргэлцэхгүй гэдэг маань эхний энэ тоосгонд эхний мөрийн тоосгонд шар өнгөөр будсан бол за дараагийн тоосгыг шар өнгөөр будахгүй. Мөн хоёр дахь мөрийн эхний тоосгыг шар өнгөөр будахгүй гэсэн үг. Мөн нэг мөрөнд нэг өнгө будагдана. Дараалж будагдахгүй. За одоо бүгдээрээ будаад ямар ч өнгөөр будаж болно. Будаад будснаа тааруулъя. За багш нь энэхүү 3 өнгийг сонгож будсан байгаа. Ямар өнгө байна вэ? Нэрлээрэй. Шар, үзмэн ягаан, цэнхэр. За багш нь нэг өнгийг дараалж оруулсан байна уу? Нэг өнгийг шүргэлзүүлсэн байна уу хүүхдүүдээ? Үгүй байна. За багшхээ дарааллуулаагүй, шүргэлзүүлээгүй будсан бол зөв шүү хүүхдүүдээ.